76 дэслээ бас ч юм уу зохион байгуулж яаж одоо 126 болоод яах вэ? 2024 оны сонгуул бол миний анхны сонгуул. Улаанбаатар хотод бол хүүхэд өсгөхөд айгүй хэцүү шүү дээ. Өвлөн утаатай тэгээ байнга ханаад хүрнэ. Чин цалинмал нэг юм тийм өндөр биш ч гэсэн. Ганц мөнгө хийх боломжтой үн л сонгуул шүү дээ. Танилцж байгаа л болно доо. Одоохондоо яг мэдгдсэн юм байхгүй л шүү дээ ном 50 лээ. Үрийн албан хаагчдын иймэрхүү хууртан Ээж юу гэх нэлээ таныг 10 сая төгрөгийн зээл тэглэнэ гэсэн юм. Хүний аль эмзэг, хүний аль хэрэгтэй сэдвийг барьж сурчлаганд оруулах юм шүү. Батчсан намын дарга бэн бусдын гарт амнаас хаалцсан харамсалтай арга гарлаа. сонгууд бол дайн биш. Сонгууд бол өрсөлдөөн. Сонгууд бол бодлого. Өөрөөс нь өөрөө бодолтой хүн байж болно шүү дээ. Одоо чамаас өөр намын хүн дэмждэг хүн бол чиний дайс. Регистрийн дугаараар үг тараад тэр хулгай та нарын үгийг ав. Аваг нэр регистр утасны дугаартыг бичиж өгөх гэж хэлжсэн. Энэ саналын хуудас гэдэг чинь хин нэг хүн кинонд хийждэг гэж юусоо биш. Хар хайрцагчийн янз бүрийн зэмэл гарч ил байна. Бид нар ч ингээл өдөр шөнөгөл ажиллаж шүү дээ. Нэг л их завгүй ядуу хүмүүс гэдэг чинь одоо бид нар болоод байна. Ер нь бол шантарч штт. Тэ яг би цалан болгоно. Үтэн. Би ялангуяа энэ хоочин үед хүүхдийн хөвгтлийг санаа зовж. Гадаадд байдаг хүмүүсийн амьдрал сонгуул хэрхэн нөлөөлдөг вэ гэж сэтгэл зүйн нөлөөлдөг байхгүй юу? Ямар ч сонгуул авах хэрэгтэй бэлдэн дээ. Сонголтоо дахиад бодно.